8 дугаар бүлэг. Одтой цэлмэг тэнгэрт шүн дундаас хойш бараан хар үл гарч намрын шиврээ бороо шиврэхэд хээр талын дунд тас харанхуй болж гүнзгий зойрлуугаад л чихүн хүйтэн болжээ. Үүр цайхаас нэг цагийн өмнө салхи гарч үйлсийг элдэн хөөсөнд борооны тусал үүлнээс аваад газар буухтаа дорн зүг хийсэн ташиж байснаа орсонтойгоо адил мөн гинт намджээ. Нар мандахын өмнө баригадын майхан дээр нэг морьтой хүн ирлээ. Мориноос яаралгүй бууж тэрүүхэн хажууд нь байсан долоогны бутнаас ногтоор нь уяад мөн яаралгүй алхасаар газар зуухны дэргэд бөгтгөнөж байсан тогооч авгаа дээр очиж яархан мэндэлсэнд авгаа дуугарсангүй. Өвдгөөрөө сөхрөн сууж том хөх тохоогоороо газар тулж толгоогоо хазайлгаад гал ноцоох гэж байдгаараа үлээж байжээ. Бороонд норж шүүдэр дарагдсан нойтон зомгол асаж өгөхгүй авгаан улаан нүүрлөө бөөн хар утаа цоргиж үнс тоос буужигнаж байжээ. Түй ийм зөлөг шиг хар зуух байх гэж хэмээн хараал тавьж утаанд хахаж цацаж байгаад альчуур доороос унтсан үсээн засах гэж өндийхтөө хүн ирснийг сая харлаа. Ирсэн хүн шүн зомголоо майханд оруулж хонохгүй дээ. Авгаа. Нойтон төлөө асаахад хамрын чинь хий хүрхгүй байх шиг байна. Али би нэг үзье гээд авгааг зайлуулахад. Та нөө шиг юм энүүгээр бишгүй дээл явдаг юм. Үздээ. Чиний хамар хичнээн хийтэй юм. Би харъя гээд копри аномна дуртая зайлж өгөөд ирсэн хүнийг сүрхий ажиглавас. Харахад сүр муутай намхан хүн байв. Нилээд хуучин өрмөг данзан хүрм, чанга татсан зэрэг сурам бүс, сүрхий цэвэрхэн нөхсөн ногоон дааван өмд. Харваас олон жил эдэлсэн бололтой дан шавар шавхай болж хоцорсон хуучин савхан готол эд бүгд биет нь айхтар зогтсон таарчээ. Энэ ядуухан ховцсон дээр мөнгөн бужгар цагаан өстэй гойгөгчийн кобон хурган малгай зориуд хөмсгдүүлсэн нь гоц ялгаран харагдаж байжээ. Хөрслөг бор царайны нүдэнд дулаан агаад тэр хүний инээмсэглэхэд монхор хамрын угал зүрчийн нүдний харцанд алиа сэргэлэн байдал илэрхий байжээ. Ингэж асаах хэрэгтэй шүү. Энэ шилтэн юм танд бүрэн өсөн бэлгэлчихье. Мод чинь чигтэй байвал үүнийг жаахан цацаад орхивол болох нь тэр. Үүнийг ав. Оронд нь хоол хийж очлно үсттэй. Нэг дүүрэн 5 хоол байвал болно. Гэхдээ галч авгаа шилтэй юмаа өөртөлж их л ийдэг байдлаар. Та яасан сайн хүн бэ? Их баярлалаа. Сайхан хоол хийж очлохыг бодъё. Чи юунд ийм шилтэй юм авч явна вэ? Чи малын юм ч үү? Үнэ мал юмдаг хүн үү? Гэсэндэ. Үгүй ээ. Үхрийн юмч биш. Таны газар хагалж байгаа улс хаана байна? Одоо хүртэл босоогүй юм уу? Гэхдээ зарим нь нуур тийш үхртэй явсан, зарим нь хагалж байгаа газар очсон гэсэнд. Давидо би юу гэхэд хөөр химэн майханд унтаж байгаа. Өчигдөр их ядарсан байхаа зайлуул. Бидэнд орвол би сайтай хүү юм. Өчигдөр их ороо унтсан байхаа гэжээ. Тэм ороо болтол юу хийдэг юм бэ гэсэнд. Би өгснээ мэдхвүлээ. Ажлаас их ороотож ирсэндэ. Тэгээд нодон намар хамтралд ороогүй байхдаа улсын тарьсан тариа үзэхээр явсандаг бүр гүйний ороо дээр гарсан байхаа. Гэхдээ эрсэн хүн галч авгаан цулцгар нүрийг харж хамраа морилгаж. Харанхуй болсон хойно тариа үзэхээр явдаг хүн байна гэсэндэ. Явахт нь гэгээтэл байсан л да. Ирэхтэн л харанхуй болсон байх. Гургалдаан жиргэхийг чагнаж байгаад орооцсон юм уу гэж хэмэд хвилээ. Манай энтхийн Тэрновын ухаагийн гургалдаа жиргэх нь даанч гоё доо. Нэг донготолцохоор бүр нойр хулжаа авчихдаг юм шүү. Заримдаа би унтахаар хэвтээд байдаг нулимсаан асгаруулж орхидог юм гэсэндэ. Яахлаараа тэрв гэсэндэ. Юу яахлаараа гэж. Баг залуугийнхаа гэлдэв явдлыг санаад тэр биз. Ер нь нэм хүн нулимсаан жаахан гаргаж байхад зүгээр юм шүү
гэжээ. Давидов ганцаараа явсан уу гэсэнд цохор биш юм болохоор одоохондоо хүнээр хөтлүүлдэггүй л байхаа да. Инхэд чи чинь хэн гэдэг хүн ямар хэрэгтэй ирвэ гэж Коприанна гинт болгоомжлон уруулан хацлав. Нөхөр Давидовтой уулзах гэж ирсэндээ гэж тойруулж хэлээд гисэн чи над яарах юмгүй. Хөөрхий их ажил хийсэн юм бол унтаж амраг. Гал сайн асал хоёулаа жаахан сууж хууч хөрч бай гэсэнд. Чамтай сууж хилээ билүүдэх юм бол хоолны хоон төмсийг хэдийдэн цэвэрлэх билээ. Ирсэн хүн ихмэл хотог гаргаж эрхий хуруугаараа ирийн нэмэрч үзээд. Тэр төмсөө аваад ир. Би цэвэрлэлцээд өгье. Тан шиг сайхан зантай тоогооч авгаад насаараа тус болсон ч бэлэн байна. Шөндөн наашаа харж инээдэг байвал барав. Одоо таны байгаа шиг гихтэн Коприанна бүр улаан болж толгоогоос ихсрэн. Хөөрхий чи минь даанч төргийн ир байна. Над юм болохооргүй жаахан ир шив. Хэрвээ чамайг шүүн ирэх юм бол би чи инээмсэглэн л дээ. Чи харах ч үгүй, үзэх ч үгүй бизээ гэжээ. Ирсэн хүн модны тайрц дээр тухтайхан суугаад галч авгааг харж нүдэн онийлгоно. Би шүүн шар шавуу шиг харин шүү гэсэнд. Гүй чамайг нүд муутай болоод харахгүй гэж байгаа юм биш. Наад хоёр хурц нүд чинь нулимсаар дүүрчин шүү дээ гэхэд нь. Та чинь яасан мондөг хүн бэ гэж ирсэн хүн инээгээд. Хөөе. Бүдүүн чи өөрөө нулимсаар нүрэн угаах болоо зай. Би бол өдөр томоотой болохоос биш шүн бол тийм бүдүүн хүнийг залхаан шүү гэсэнд галч авгаа перхитэл инээд алдаад. Тэнхүү эрээгүй ярьдаг нөгөө хүнийг таашаан харж. Ам бардан гой шалтан байдаг юм да. Хонгор минь гэсэнд. Хэнэн бардам хэнэн шалтан байхыг өглөө босоод дөнгөнд гаргаж болно шүү. Хали чаазгаа минь төмсөө аваад ир. Зүгээр суугаад яах вэ гэлээ. Коприанна майхнаас ховын дүүрэн төмс авчирч мөн л инээсээр тэр хүний урдаас харж намхан сандал дээр сууж танихгүй хүн бүдүүн боргил гараараа төмсний хасыг хэрхэн нэмгэн хуулж байхыг хараад. Чиний ганцхан ам чинь гал биш ажил сүрхий ир байна да гэлээ. Ирсэн хүн хариу дуугарсангүй түргэн арилгах бөгөөд нилээд дуугүй байснаа. Давидов ямар шүү байна да. Хасаг гэрсийн дотор идээшиж байна уу үгүй юу гэсэнд. Зүгээр идээшиж байна. Чам шиг энгийн даруу сайн ир байна шүү. Гаднаа гоё биш дотроо сайхан зантай хүн манай энтхийн улсад дуртай л да гэжээ. Энгийн даруу гинэ гэсэндээ том даруу гэв. Тэгвэл дүүнг юм уу гэж Копн малгай доогоороо харахад. Чи өөрийгөө дүүнг гэх үү гэсэндээ. Тийхгүй гэжээ. Тэгвэл чи Давидовыг юунд муу хэлв? Та хоёр чинь тун адилханаа да гэлээ. Ирсэн хүн дахин дуугүй болж дотроо инээмсэглэн үгэн дуртай авгааг хаяа харцав. Дорн зүгт өглөөний наран үүлэн дээр улбар зурвас туяагаан улам өргөн тусгана. Өмнө нь нам гүн байсан бол өглөөгөр салхи сэржигнэж. Тэр новын ухаагийн тэндээс гургалдаа шувуу жиргэх нь төдхөн сонсогдно. Ирсэн хүн хутганы эрийг өмдөндөө арчаад. Яваа Давидовыг сэрээ. Өвөл унтаж нойр авна биз гэлээ. Давидов майхнаас хөл нүцгэн нойр дутуу бололтой нилээд ууртай гарч ирлээ. Ирсэн хүнийг хальт харж. Райны намын хорооноос бичиг авчирв. Али нааш нь гэсэндээ. Бичиг авчираагүй гэсэн ч Райны намын хорооноос яваа. Нөхөр Давидов хувцал ярих юм байна. Гэхдээ шивмэл зурагтай өргөн цээжээ маажиж ирсэн хүнийг хүлцэнгүй хараад. Чамайг Райны намын хорооны төлөөлөгч юм уу гэж бодоод байх чинь нөхөр минь одоохон гээд шалгахан хувцаслаж гутлаан холгондог өмсөөд царс модон гантай уснаас гар нүрэн шалгахан булхаж нилээд ёс үзүүлэн. Сталины нэрэмжит хамтралын дарга Семен Давидов гэж өөрийгөө танилцуулсанд ирсэн хүн Давидов дээр шууд очиж өргөн нурууг нь тэврэв. Яасан сүрхий яцрахгүй юм. Би бол Райны намын хорооны нарийн бичгийн дарга Иван Нестренко гэдэг байна.
Одоо танилцлаа нөхөр, хамтралын дарга. Ийшээ явж нэг нүгөө сайхан ярилцъя. Одоо их газар үлдээд байна уу? Гэсэнд. Яггүй дээ. Гэв. Тэгэхээр та нар дутуу бодчихээ дээ. Гээд Нестренко Давидовыг суугадан хагалсан газар тийш хөтлөн явхад Давидов хилэн хараад алдаа гаргасан гэж санаандгүй гэнэт зүрх хөрч өгүүлээд намайг хөдөө аж ахуйн ажилд даанч болчир гэдгийг эрхэм дарга ойлгож үзээрэй. Би өөрийгөө цагаатгаж байгаа юм биш. Энэ алдааг би ганцаараач гаргасан юм биш. Шинэ ажил гихтэн би ойлголгүй яах вэ? Битгий их сандар гэжээ. Би ганцаараа тийм алдаа хийсэн биш. Миний түшгэлдэг нөхөд цөм надтай хамт хэтрүүлж орхижээ. Хүчээ зөв хувааж чадсангүй дээ. Ойлгож байна уу? Гэсэнд. Ойлгож байна. Аюултай юм энд гайгүй. Замд нь засч болно. Хүн ажлын мал нэмж авчирсан гинэ. Сайн байна. Хойштоо хадлангийн ажилдч гэсэн ялангуяа тариа хураалтын үеэр хүчээ хуваахтаа баригад тус бүрийн байдлаар жигд хуваарлах хэрэгтэй. Энэ талаар эртнээ сайтар бодвол зохино гэхэд мэдлээ. Тэр лавар мөн гэв. За одоо өөрийн чинь хагалсан газар дээр очиж үзье. Ленинградын ажилчин анги дооны газрыг хэрхэн эзэмсэж байгааг харах гэсэн юмсан. Чамайг ингэж байна гэж Бутиловын намын хорооны нарийн бичгийн даргаад захиа бичих хэрэггүй бидтэй гихтэн. Өөрөө л үзэж мэддээ гэлээ. Нестренкийн чирэг гар Давидовын тохойноос улам чанга атгахад Давидов хажуугаас нь хараад дотроо нэг л айтайхан чөлөөтэй болж өөрийн ирэхгүй нэмсэглэв. Ойртоо намын хорооны намын дарга нарын хинэн ч ингэж хүний ёсоор нөхөрсөг ярьж байсан удаагүй билээ. Нөхөр дарга нэр нь та чанарын шалгах нь уу гэсэнд наста ажилчин анги суур машины хаан дэргэд бол өөр хэрэг. Харин газар тариалангийн ажилд ямар байдгийг сонирхож байгаа юм. Хэрвээ чи мэдээ гэвэл би уулаас Ставрополийн тариачин хүн шүү. Чамд хасаг хүн юу сургасныг сонирхъя? Энтхийн хасаг хүүхнүүд чамайг газар хагалж сургахаасаа нүгэл хийж сургаж магадгүй шүү. Дуутын хүүхнүүдийн муу нөлөөнд автагдваа. Усан цэрэг байсан чамд юу ч сургаж мэдэх тийм улс бий шүү. Замч нь алдуулж болно. Эсвэл хэдийн алдуулсан нь гэж Нестренко их л хөгжилтэй чөлөөтэй ярих боловч энэ хошин үгийн цаана ямар нэг санаа байгаа мэт бодогдож Давидов дотроо арз хийгээд Луушкийн тухай мэдээ юу? Эсвэл сорж байгаа юм болов гэж ирэхгүй сэтгэл зовон ботсон авч хариуд нь мөн хошин үгээр эмэгтэйчүүд замаас гарч төөрөвөл гууг гэж бархирдаг бол ёстой эр хүн чимээгүйхэн жинхэнэ замаа ирдэг юм шүү гэсэнд чи тэгвэл ёстой эр хүн үү гэсэнд нөхөр дарга чи юу гэж бодож байна гэв. Би ингэж бодож байна. Ёстой эр хүн бол орилоо биш нэг нүгэ байх ёстой. Хэрвээ Давидов чи замаа алдвал хийш угаан дэгдэх хэрэггүй. Миний чихэндэж шивгэндж орхих хэрэгтэй. Бат сайн замдаа ороход чинээ би яаж хийж байгаа туслана. Ингэж тохирох уу гэсэнд сайхан зөвлөгөө өгсөн чинь баярлаа гэж Давидов үнэн санаанаас хэлээд золигч нь цөмийн шинжиж мэджээ гэж дотроо бодоод тэр сүүлийн үгэн займруулах гэж та тун ховор үнэн сайн дарга байна шүү гэж нэмж хэлв. Нестеренко гинэт зогсож Давидов руу харж гой копон малгаагаан шилэн хүзүүрүүгээ дарж хамраа морилгон инээж. Би ч гэсэн багасаа дан шулуун замаар явж байсан юм биш. Зэргийн ёслол жагсаалд явж байгаа шиг бие бариад л явхад хэдийн хөл алдчихсан. Нэг үгээр хэлбэл өөр тийшээ хазаачихсан явах нь тэр сайн хүн дайралтаж чиг замыг чинь зааж өгөхөөс нааш мэддэггүй байлаа. Би яагаад чамайг харахад сайн хүн болсны учрыг мэдвгүй. Гэхдээ би хүн болгонд ялгахгүй тийм сайн биш гэжээ. Мөр хэдий дөрвөн хөлтөөч гэсэн бүдэрдэг гэдэг гэж Давидов болгоомжлон хэлгээд. Сайн морь 1-2 удаа бүдэрнүү гэхээс дандаа бүдэрдэггүй.
гიშгэх бүрдээ бүдэрдэгч морь бий. Тийм морины амын татлаач гэсэн, гуйдлаач гэсэн хамраараа хатгачих гээд байдаг ёс бий. Тийм азхыг гадууны хашаанд байлгаад юу хийх вэ? Устгуул таарна гэлээ. Давидо үл мэдэг инээмсэглээд дуугүй болов. Нестеренко өөр юмар зүүрлэж ярихдаа ч тун ойлгочтой ярьдаг ажээ. Тэр хоёр тарианы газар руу яаралгүйхан алхан явхдаа наран мөн яаралгүй мандсаар том хөх үүлний цаана далд орж байва. Миний хагалсан газар энд дээ гэж Давидо нэг шулуухан шан газрыг зориуд тоомсоргүй заав. Нестеренко толгой хайлан коп малгаагаа дух руугаа буулгаад хагалсан жигтэй шороо хөндлөн алхаж явхад Давидо хойноос нь нэлээд жишүүхэн дагаж явтал. Нарийн бичгийн дарга газраа шарил зулгаах мэт хэдэнтэй тонголцсон. Хагалсан газрын гүнийг үзэхэд тэссэнгүй. Чи шулуухан хэмжээд үзэлтэй. Юунд ийхүү ёсрхуу зан гаргана вэ гэхэд мэдээгүй л юм шиг явахгүй дээ гэж амдаа хэлээд хагалсан зурвсын нөгөө талд гарч зогсоод их л хүлцэнгүй өгүүлсэн нь. Ер нь зүгээр болжээ. Харин бага хөвгөд хагалсан юм шиг жигд биш. Зарим газар гүнзгий, зарим газар гүйхэн, харин зарим газар бүр гүнзгий байна. Энэ нь чадахгүйгээс юм уу? Эсвэл хайхрамжгүйгээс жишээ болсон байж мэднэ. Ер нь Давидо ширүүн хүн байлдаанд л сайн байдаг. Газар хагалахад төлөв цантай хүн сайн байдаг юм шүү. Яагаад гэвэл энэ газар чинь тэгшхэн айтайхан хөнтөхөд дуртай байдаг гэж миний эцэг амьд байхдаа хэлдэгсэн. За хуурай газрын усан цэрэг минь юу бодоод явчих вэ гээд Давидовыг мөрөөрөө хүчтэй түлхв. Давидо найгас хийгээ тогтсон боловч анхандаа яаж байгааг нь ойлгосонгүй. Нестеренко инээж дахин бүр хүчтэй түлхээд авахаар нь барилдах нь гэж мэдээд урдаас нь өр зогсдол хоёулаа хав төрүүлчин барилдаад авлаа. Нестеренко амьсгалан хураач. Төрүүлчин барилдах юм уу? Яах юм гэсэнд дураар алвал хамаагүй загнахгүй шүү гэхэд Нестеренко толгой дээгүүрээ давуулж хаяхгүй шүү гэхэд Давидовыг эргүүлж дарах гээд дийлсэнгүй урт амьсгаа авав. Давидов чангагчийн бариад авсан хойноо ёстой сурамгай бүхтэй барилцаж авснаа сайн мэдэв. Давидо хүчээр илүү боловч Нестеренко мэгтэй байжээ. Нестеренкийн нүр рүү харваас бор шилэн улбар ягаан болж нүдэн гялалзаад. Ажилчин анги хөдлөөрэй. Юунд нэг газар дэвхцээд байна гэж амандан аяархан үүлж байх сонстов. Хоёулаа 7-8 минут ноцолдоход Давидо бүр тамирдаад. Ногоон дээр гарьяа. Айгүй бол нэгээ алж мэднэ гэхэд Нестеренко ихэд амьсгаадан. Эхэлсэн газраа л дуусгана да гэлээ. Давидо байдаг хүчээ шавхан арай хийж хатуу газар дээр төрж гаргаад үзэлцэн. Хоёулаа цуг унсан боловч Давидо унангуутан эргэж дээр нь гараад байдаг жингээрээ дарж амьсгаадан. За, ямар байна да? Даргаа гэхтэн. Бууж өгье. Ажилчин анги аргагүй бяртаа байна. Намайг хүн авсаар дийлдэггүй юм. Би бүр багаасаа барилцсан юм гэлээ. Давидо босч нөгөөгөө татаж босгох хэмээн гараан сунгасанд Нестеренко өөрөө ганц ухсхийн босоод цаашаа эргэж. Ард талгүйд өгөөч гэлээ. Давидо түүний ард наалцсан нойтын шороо хөвсний хогийг эр хүнийг хайрлах халуун сэтгэлээс цэвэрлэж хоёулаа бие биенийг харж инээлдэв. Чи ядахта намайг намын дарга гэж бодож бууж өгсөнгүй яа? Ёстой л Ленинградын баавга байна да. Чамд даргыгаа хөндлөх ямар ч нэнжин сэтгэл алга. Инээгтэл сүрхий залуу. Их нэртэй юм шиг сэхүүн юм байна гэснээр Давидо бүр чанга инээж. Дараалваа чи өөдөөс барагтаа хөдлөөрэй. Түүнээс биш газар шигдээд бууж өгөх дургүй хөрөхгүй. Нестеренко минь хөөрхий зайлуулчи. Манай Макарын хилдгээр Ставрополийн дунд тариачин ховын жижиг өмчтөн гэж байгаа. Чи нарийн бичгийн дарга хүн учраас ажилчин анги аливаа юмны дээр нь байх ёстой. Энэ бол түүхийн үндэстэй юм гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Тэр лаваар мөн гисэнд Нестеренко ёжлон эсгэрчээ.
толгоос ихсрэхэд Коупен малгай нь яг ар шил дээр нь тогтов. Дараа үзүүлээ би заавал дийлнэ. Тэгэхэд марксизмын ямар үндэслэл гаргаж хэлхий чинь үзэндэ. Харин бид хоёрын хүүхэд шиг ноцолдож байхыг танаа тогооч авгаа хараад юу гэх бол гэж айх юм. Галзуурч гин байгаа да гэсэн тавиатай гараас ихсэрч. Бидний баг залууг бодож уучлана л да. За нөхөр Нестеренко одоо юм яри. Цаг явж байна ч гихтэн. Хуурай газар очиж сууя гэжээ. Хоёулаа нэгэн таргууны хуучин дошин дээр суутал Нестеренко яаралгүй эхэлсэн. Энд дэрхийн өмнө дуутаар орлоо. Разметнов танаа гацааны бүх идэвхтэнтэй танилцлаа. Нагуулнов Райн орж байсан болохоор би урд нь мэдх юм. Манай үйл хэрэгт үнэнж хамтралын сайн гишүүдийн нам дэлсүүлэх талаар том муу байна гэж би Нагуулнов Разметнов хоёрт ч хэлсэн. Чамдач дахин хэлье. Манай хамтралда сайн улс байна шүү дээ. Тийм биз? Гихтэн. Тэр лаваар мөн гэсэнд тэгээд яасан юм гэхэд сайн улс чи хүлээснээ л байгаа юм гэвэл юуг гэсэнд хамтралын ажил ямар болохыг одоохондоо өөрсдийн ногооны газрыг илүү малтах юм гэвэ. Тэдний хөдөлгөөх залхууган сэрэх хэрэгтэй гэхтэн жаахан хөдлөгжил байна. Тус алгаа. Намар болоход манай үүрийн гишүүд арай олон болно байх гэж бодож байна гэсэнд. Намар болтол хэлгээ тэврээд суух хэрэггүй гэсэнд. Хаанаас ажил явуулнаа. Харин хавчиж шахаагүй дээ гэжээ. Хавч гэж би хэлээгүй шүү. Өчөөхөн ч бололцоог алдалгүй ашиглаж тэргүүний сайн хөдөлмөрчдийг өөртөө татаж намын бодлогыг ойлгомжтойгоор тайлбарлах хэрэгтэй. Нөхөр Нестеренко бид тэгжил ажиллаж байгаа да. Ажиллаж л байна гэсэн ч өөрийн гишүүдэд нэмэгдэхгүй л байна шүү. Энд чинь юу гэсэн үг вэ гэвэл олигтой ажил хийхгүй байна гэсэн үг. Тануусын ажил хэрэг цаашдаа ямар болохыг харъя да. Одоо өөр юм яри. Танад жаал зугаа дутагдал байгааг хэлж өгөх гэсэн юмсан. Чамтай танилцаж ажил байдлыг чинь үзэж нэг нөгөө ярилцах гэж ирсэн юм. Чи бол боловсролтой хүн, залуудаж гэндлээ гэдэг яриа байж болохгүй. Чиний залуу нас нэгэнт өнгөрсөн болохоор эргүүлж авахгүй шүү дээ. Чамайг пролетарын гаралтай ажлын туршлагагүй хүн гэж хөөрхийлнэ гэж бүү бодоорой. Гэсэн чи намын зарим удирдах ажилтны адил маяглаж дэндүү хатархах хүн би бишээ. Намайг санахад манайд намын ажил тусгүй явдал байгаа нь юм л бол торсхийн хуул чгих шиг илсээр үрчгих шиг зүлгүүрээр зүлгэгч гэх шиг л аашилж хүний тухай ярьж байгаа юм шиг мөртөө ямар нэг зэвтэй төмөр ярьж байгаа юм шиг байх нь олонтой үзэгдэнэ. Энд чинь үнэн хэрэг дээрээ юу юм бэ? Ажиглаад байвал насаараа нэгч төмөрд зорж модны холтос хуулж үзээгүй, насаараа тэр зүлгүүр гэдгийг барьж үзээгүй улс л тэгж аашилж байх шиг байна. Хүн гэдэг чинь тун эмзэг нарийн юм. Тэдэнтэй тун сайн харилцах хэрэгтэй юм шүү. Би чамд нэг намтар яри. 18 онд манай авториад хачин дэглэм цахилгагүй байлаа. Үнэн дээр Улаан гвардийн отряд биш, Маахногийн хэсэг дээрэмчин шиг л санагддаг байж билээ. Тэгсэн чинь 19 оны ихээр Дооны уурхайн эв хамт намын гишүүн нэг комиссар ирвэ чи юм. Тарас Шевченко шиг өнжөө хар сахалтай насны бөхтөр дүүхэн. Түүний гэрэгтэй зэрэг шал өөр болоод явцсан та. Тэгэхэд манай отрядыг улаан армийн нэг хороонд нэгтгэсэнд зөв хуучин байсан хүмүүс нь орсон боловч цоо шинээр байгуулагдсан юм шиг хачин өөр болж илээ. Тэр уурхачин комиссар ирээд 1 сар болоход манайханд хүнийг ховсгалж өөхөж шилжүүлнэ гэж ярих нь байтугай. Цахилга батын шийтгэл гэж ярихаан болсон юм да. Тэр яаж ажилтдаг байваа гэвэл их залтай хүн болохоор дандаа сайхан яриад л зэрэг нэг бүртээ ярилцахдаа тусад нь тохирсон сайхан үг заавал олно шүү. Ухаан байлдаанд орохоос айгаад байгаа хүн байвал дорн зориг оруулдагсан. Хитрхи эмзэг нэгний чихэнд нь тэнэг минь чамайг алчвал бид яах вүлээ? Чамгүй бол
Сум гэж ярихаач болий. Манай тасаг ганц тамхи сорч чадалгүй балрын шүү дээ. Гэж шигвэнэгтэн нөгөөх нь манай комиссар намайг ингэж үзэж байгаа юм байна шүү дээ. Гээд учиртай ухаантай байлддаг болох нь тэр. Харин манай комиссарт нэг сул тал байсан. Ямар нэг том тосгой юм уу? Хасаг цэргийн хүрээ эзэлбэл онгичж урвуулж эхлэх нь тэр. Гэхэд Давидов юу гинэ гэсэн маягтай Нестеренко тийш эргэж харах гэж байгаа. Хүчтэй салхинд таргууны дош руу онхолдож нойтын шавар дээр тулж тогтоод. Онгич нь гэж яаж? Чи юу димээрэд байна? Гэсэндэ Нестеренко аяархан инээж. Юу гэмээр юм дээ? Онгичих биш. Баян худалдаачин газрын эзэн юм уу? Тэр үед номтой байж болох айлд ороод хамаг номыг нь уудалж хэрэгтэй гэсэн номоо ямар ч яриангүй хураан авна. 4 хасаг тэрэг ном өөрөөр хэлбэл бүхэл номын сан авч явдаг. Тэр номоо байлдааны зэвсгээс дутуугүй хямгатаж дорн сүрэл дэвсэж байж ачаад маажин даавгаар бүтээж явдаг байж үлээ. Даваан дээр юм уу? Байлдахын хооронд нэг газар амрах болоход буугаан арчиж хоол идээд бусад үйлдэлсэн цагт зэргүүдэд унш гэж ном өгөөд сүүлд нь уншиж үгүй юу гэж заавал шалгаж үзнэ. Тэгэхэд би баг байсан болохоор номоос илүү хүүхэн сонирхдаг байлаа. Бичих бараг мэдэхгүй тэнэг байжээ. Нэг удаа өгсөн номыг уншилгүй буцаасан чинь мэдчихвээ. Тэр хэний зохиол юу гэдэг ном байсан нь одоо хүртэл санаанаас гардаггүй юм. 2 хоноод тэр номонд юу гэж байна гэж асуухад нь би пак. Тэгэхэр надад ингэж хэлсэн шүү. Бусдын дэргэд хүний нэрийг гутаахгүй гэж дандаа ганцааранд минь ярьдаг байсан юм шүү. Юу гэвэл чи тэнийг яван хിവэр энэ гэрэлт ертөнцид амьд явж болно гэж бодож байна уу? Өчигдөр ороо нэг хүүхэнтэй марцганаж байхыг чинь би харсан. Тэр хүүхэн бичиг үсэгтэй учраас эрдэмгүй чамааг шиншигч үгүй 5 минутад уудна. Чи өөрөө юу ч мэдэхгүй тэнийг толгой болохоороо тэр хүүхнийг ухааруулж чадахгүй. Тэр хүний бусад юм боловсралтай хүндэлж байдаг. Боловсралыг хүндэж байдаг юм. Ер нь ямар ч юмн дээр эрдэм номтой давдаг юм. Мэдвүү чи тэнийг толгой минь гэж үлээ. Би тэгэж байгаа хүнд юу гэх хэвдэ? Хагас сар хэртээ тэгж намайг илдвэр хэлж заримдаа намайг уйлтал хор хөдлөсөөр байгаад ном уншиж сургасан юм да. Түүнээс хойш өөрөө аяндаа номноос алхаа байсан юм. Тэр сайн хүнд одоо хүртэл баярлаж явдаг. Ингэж миний боловсрол хүмүүжилтэй болсон нь талигаач эцэг эхийн минь ач юм уу? Миний сайн комиссарын ач юм уу? Одоо хүртэл мэддэггүй юм гээд Нестеренко хэсэг дуугүй болж юм бодож суух нь урдынхаа явдлыг санаж гүйрсэн маягтай боловч удалгүй бас л залтайхан инээмсэглэж. Чи зав чөлөөндөө юм уншдаггүй. Ганцхан сонилд эргүүлдэг юм биз дээ. Зав гаргахгүй юм гин биз дээ. Ингээд танаа уншлахын байшинд сонин ном бий юу? Мэдэхгүй гинэ. Тэгвэл нөхөр минь шившигтэй хэрэгтэй. Ер нь чи уншлахын байшинд орвоо үгүй юу? 2хан удаа орсон гинэ. Нөхөр минь тэр ч бүү зохихгүй хэрэг байна. Би чамайг Ленинградын ажилчин ангийн төлөөлөгч гэж сүрхий сайн бодож яваа шүү. Танаа тэр үйлдвэрт бичих юмтай боллоо. Чи битгий сандраарай. Ингэж бичих юм шүү. Танаа үйлдвэрийн ажилчин байсан бөгөөд одоо Сталины нэрэмжит хамтралын дарга 25 мянгатны Давидовын удирдах байгаа хамтрал номоор их гашигдж дутагдж байна. Ялангуяа улс төр эдийн засгийн хялбар утга зохиол, газар тариалан, мал аж ахуйн ер нь хөдөө аж ахуйн талын ном маш хэрэгтэй байна. Бас эртний сонгодог зохиол, орчин үеийн зохиол зэрэг уран сайхны номч гэсэн байвал зүгээр байна. Шефийн холбооны журмаар 300-аад ном эдний номын санд үн төлбөргүй явуулна уу гэх юм шүү. Зүйтэй юу? Ингэж бичих шивдэ. Аль дургүй байна уу? Дургүй байх нь зөв. Тэгвэл өөрөө хөөцөлдөг хамтралын мөнгөөр номын сандаа 200-аас 300-аас доошгүй ном ол. Мөнгө байхгүй гин үздэй. Гайгүй олдоно. 2 хөгшин шар зархад түүгээр дутахгүй дээ. Тэгээд л сайхан номын сантаа болох нь тэр. Өчигдөр танай конторт би бодож үзлээ. Бэлхнээ байгаа газартай харьцуулаад үзэхэд танай зүтгэх хүчин илүү байна. Түүнийг дэми тэжээж юу хийн? Борлуулах хэрэгтэй.
Танайд 10 наснаас дээш хар хэд байна? Мэдэх үү? Мэдэхгүй гинэ. Мэдэхгүй гэдэг чинь муу байна да. Би хэлээд үгүй. Танайд 10 түүнээс дээш насны хөгшин шар 9 хос байна. Сайн аж ахуйч хүн тийм хөгшин хөвөө юм байлгадаггүй. Бордож байгаад зарж орхидог юм ойлгов уу? Гихтэн. Ойлгож байна. Бид хөгшин шар заазалсан малаа намар зарахаар шийдсэн юм. Их дуршлагатай хүн тэгж зөвлөсөн дөө гэсэнд. Одоо тэр малаа бэлчээр таргалуулж байгаа юм уу? Гэсэнд. Үгүй ээ. Хөгшин залуугүй цөм ажилд байгаа гэж би яг мэдэж байна гэсэнд. Намар зар гэж зөвлөдөг тэр туршлагатай хүн чинь хэн юм бэ? Гэсэнд. Манай аж ахуйн дарга Остронов бас хэн билээ мартжээ гэсэнд. Хээ бас сони юм байна да. Танай тэр аж ахуйн дарга чинь хамтралчхаас өмнөх нь нударган байсан хүн. Тэгэхээр хөдөөний ажил сайн мэддэг хүн байж тийм дэми юм хэлнэ. Хүзүүнээс нь буулгас салгахгүй байсаар намар худалдах юм бидтэй. Яс арьс хоёрлоо зарах байх та. Би бол зарах малаа одоо цөмийн бэлчээр тариулж дараа нь найруулсан тэжээлээ бордоод 100 зээлдээр мал ховор. Мах үнэтэй болохоор зараг их байна. Намара танаа хідэн өхөртэй өхөргүй мах зөндөөн илбэгшиж үүнийн сул болно. Танад илүү гарсан тариа биш үү дээ. Тэгэд ягав. Би таны дотоод ажилд оролцох гэж байгаа биш. Ямар ч гэсэн 2 хөгшин шар одоо бордоод одоо за. Тэгээд мөнгөөр нь ном авч орих. Өөрөөр хэлбэл 1-2 сарын дараа л сайхан номын сантаа болно. 2-т одоогийн байшингаан орхиж нудрагны нэг айтайхан байшинд оруулж орих. 3-т номын сангийн эрхлэгчээр би нэг сайн залуу явуулъя. Ороо болгон улсад ном уншиж өгч байг гүйцээ гэсэндээ Давидов ичсэндээ нүүр нь улааж. Хуруу дараад байх явдалгүй нэгд номын сантаа болноо гэж би орсоор хэлж байна. 2-т ном уншлахын газрыг маргаашийн дотор сайн байшинд зөөж оруулна. 3-т харин жаахан явдалтай да. Юу гэвэл энэ номын сангийн эрхлэгч болмоор нэг сайн ухуулагч алдартай сайн залуу байгаа юм. Даанч тэр өөрөө үйлдвэрт ажилтан хийцүү байна. Тэр залууг авъя гэвэл тойргийн эвлэлийн хороо зөвшөөрөх байх гэж бодож байна. Гэхдээ Нестренко сайтар чаганаж. Зөв гэсэн маягтай толгой дохиж байснаа. Өрөөс нь нүдэрээ инээж. Төргөн зөв шийдвэр гаргадаг даргаадаа би дуртай юм. Чи өөрийнхөө уншлахын газрын тухайд гүйцэд сонсолдоо. Өчигдөр би орсон чинь хөндөй ханхаа цонхын тоосыг арчаагүй, шалын аль хэдийнээс угаагаагүй. Хөөгц чиг элдвийн үнэр ханхалсан, шууд хэлэхэд хүүдтэн авсшгэл юм байна. Хамгийн гол нь 1-2 ном аваад үзсэн чинь цөм хуучин. Нэг тавиур дээр аль хэдийн хуучир шаралчихсан зураг байна. Аваад уншсан чинь хөдөр биднийг жагсаад явхад эдэр хөөхнөөж хорхон харж, хөгшин чавганц нар тамшаалан гайхаж, хөөр баяраар өвгөд бахархаж. Айда ёстой бүрэгдүүд юм. Ата тайсныг бирараан дар гэдэг. Гайхалтай хүчээр булчингаараа газар хагалгатай тариачин хүн хөдөлмөрчин ардын бат эгнэг хүрээлэн хамгаалж байгааг мэд гэж байх нь аль хэдийн 20 онд Врангелийн фронт дээр үзэж байсан зурагт хуудас илээ. Демьян Бэдний зохиосон тэр үг одоо ч гэсэн сайхан үг. Гэсэн ч 30-аад он гараад байхад хамтрлын тухай ч юм уу? Өнөө үеийн холбогдлолтой арай шинэ юм байж болно доо. Гэхэд чи их гэрхаанууд дээр байна шүү дээ гэж Давидов хэлэхдээ дургуйтсан биш. Сайсан маягтай хэлсэн нь ил байваа. Би бол ийм юмыг харж ажлын дутагдлыг засах үүрэгтэй. Сэмэн чамдж гисэн ийм үүрэг үгүй. Гэвч энэ юу ч биш. Бас ярих юм их байна. Чи хамтрлын хамаг ажлыг Разметновт найдаж орхиод хамтрлаа хайж өөрөө ийшээ ирсэн байна. Ийм үед Разметновт хүнд тэр чинь ганцаараа дийлэхгүй гэж мэдэж байгаа биз дээ. Тэгсэн мөртөө хүрээд ирэх гэж тэгсэнд. Чиж гисэн өөрөө Тобианд өвс хадаж байна гих шиг шивлээ. Эсвэл чи биеэрээ үлгэр үзүүлэх хэрэггүй гэж байна уу? Гэсэндээ Нестренко. Тобианд улсаа танилцах гэж хэдэн цаг ажил хийсэн юм. Тэр бол өөр хэрэг. Чи бол хувийнхаа ахуй байдлыг зохицуулж чадахгүй болоод ирсэн байна. Энэ хоёр ялгаатай биз дээ. Чи ер нь Нагулновын Лушкагаас л зүгтааж ирсэн шиг байна. Эсвэл би эндүрч байна уу? Гэхэд Давидовын царай цав цагаан болоод орох байх газраа олж ядан. Өвсний толгой оролдож сонсож байна. Гэсэндээ Нестренко
Мөрөн дээр нь гараан тавьж айтайхан тэврээд битгий гомдорой. Чиний хагалсан газрыг зүгээр хэмжиж үзэж байна гэж чи ботсон биз? Чи зарим газар трактороос гүнзгий хагалсан байна. Ингэхлээр ууран газарт гаргаж гомдлоо өхөр тавьсан байна. Чамайг мэдэх хүний ярианаас үзвэл Луушка та хоёрын явдал тэгсхийгээд л дуусгах гэж байгаа юм а да. Тийм үү? Гэхдээ тийм ээ. Тэгвэл үннээсээ баярлах байна. Сиам минь энэ балар бодлоона даруй нэгтэж болгол зохино. Улс чам сайн юм байна. Чамайг замаа алдах нь гэж үнэндээ хөөрхийлж хайрлах бололтой. Хүмүүс Оросын заншлаар элдвээ муу сайн эд юм хайрладаг. Бас ухаантай хүүг өөрийн жолоодогчийг хайрлаж байгаа нь тэр хүнд хамгийн ичгэвтэр муухай юм юу байх вэ? Хэрэгтэй хэрэггүй хүүхэнтэй тэгтээ бүр найзынхаа хуучин хүүхэнтэй явдаг чинь юм бүхэнд саад болж байна. Чиний ажил бас Нагуул Новын ажил муу байгааг өөр юу гэж тайлбарлах вэ? Чи энд ямар нэг юмтай оролцолтжээ. Тэрийг өөрөө тайлж чадахгүй бол Райны намын хороо тайлах болно гэж мэдээрэй гэсэнд. Би дуутын жалгаас зайлбал дээргүй юу гэж Давидов шийдвэргүй асуув. Тэнийг юм битгий яар. Хэрвээ тэгэхэд хөрөвөл тарьсан хогоо цэвэрлээд дараа нь явах тухайгаа ярих хэрэгтэй. Чи сургуулийн багш Ив хамт залуучуудын гишүүн Югораваг таних хэсгээ надад хэлбэл дээр үзээ гэсэнд. Мэднэ. Дайралтаж байсан гэж хэлээд Давидов бүр өвөл нудрагны хөрөнгө хураах үед туйлын ичимхий тэр залуухан багш хүүхэнтэй анх дайралцсан санаад гинэтийнэ. Тэгэхэд анх уулзаад хөтөн нойтон гараан айгуурхэн сар байгаад эцсэндээ час сулааж багш Лиута Игорава гэж арайхан дуугарчээ. Давидов тэгтэн Нагуул Новд хандаж Ив хамт залуучуудын гишүүн энэ багш эмэгтэйг бригадтан аваад яв. Ангийн тэмцэл гэж юу байдгийг ийм баг ус үзэг гэсэнд. Нагуул Нов хөмсөг зангидан урт бор гараа харж ийм ажилд над тус болохгүй. Чи өөрөө аваад яв. Энд чинь 1-р ангийн багш. Хүүхдүүд нь муу авчвал хамт уйлж байж мэдэх хүн шүү. Ийм баг юмнуудыг Ив хамт залуучуудын гишүүнд хэн авсан юм бол? Энэ гишүүн юм гэж юу дээ? Банзал өмсөн носгой охин байна гэж хэлж үлээ. Давидовыг инээлээ гэж Нестранко хөмсөг зангидан муухай хараад. Үгсэндээ инээ. Би тийм зугаатай юм асуув гэсэнээр Давидов. Тэр багш эмэгтэй тухай дэмий юм бодоод инээс юм а. Тэр их даруй хүүхэн шүү гэхэд нь. Дэмий юм гэж саналаа гинэ. Марзагнах цагаа олж тээ гэж Нестранко илэрхий ундууцаад. Тэр даруй зантай байгаа Ив хамт залуучуудын ганц гишүүн гэдгийг санаавал дээр байхаа. Тийм том гацаанд Ив хамт залуучуудын үүр байхгүй байна. Энэ бол тийм дэмий юм биш байхаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Гэвэл юуны төрөнд Нагуул Нов та хоёр бас би цугаараа л хүлээх болно. Тэгээд чи бас инээ. Ингэж инээд суудаг чинь муу байна да. Симон Давидов. Чухал ажил гарсан гэж ярихаа болий. Намаас бидэнд даалгасан ажил бүхэн чухал ажил шүү. Яаж амжуулах вэ гэдэг бол жиж хэрэг гэсэндээ. Давидов дотроо жаахан уурлах боловч бие барьж. Нөхөрөө Нестеренко чи дуутын жалгаанд ганцхан өдөр байхтаа манай ажилд байгаа өдий төдий алдаа дутагдлыг олж илрүүллээ. Миний зам байдлыг ч ажиж амжижээ. Хэрвээ чи 1-р сараас хойш тувт байсан бол 7 хоног зэмлэд барахгүй юм болох байж. Тэр лавар мөн гэснээр Давидовын үг Нестеренкийн сэтгэлийг нилээд уужруулсан бололтой. Тэрвэр нүдэ онейлхон тохоогоор түлхэж. Хэрв намайг дуутад зүгээр нэг ирээгүй та нартай хамт ажилласан бол завхрал баг байх байжээ гэж бодохгүй байна уу гэсэнд. Баг байх нь илэрхий боловч гарахал байсан да. Чи ямар сталин биш штэ. Баг боловч завхрал гарахал байсан биз? Лавар тийм. Би бол олон зүйлийн алдаа дутагдал байгааг мэдсээр байгаа боловч цөмийн нэг мөсөн зас залруулж чадахгүй л байна. Лавар тийм. Хавар сургуулийн багцуул Шпин гэдэг захиралтай ганцуурманд явсан юм. Тэгэхэд би дэрэгдүүр нь гарсан мөртөө зогсож түүнтэй ярьж байгаагүй учраас тэр настай багш юу бодож санаж явдгийг одоо хүртэл мэдэхгүй байна. Түүнээс дорж юм болсон өвөл төлөө татах хүхэр тэрэг өгөөч гэж нэг зурвас над өгүүлжээ. Бусад ажил төрөлгөж мөнгөнсаар байгаад би мартаж орхисон юм. Одоо хүртэл түүнийг санахтаа ичиг шиг л болдог шүү. Ив хамт залуучуудын тухай чиний хэлдэг зөв. Бид чухал ажил орхитуулсан тул бийж гисэн энэ талаар буруу хүлээн. Лавар тийм
Гэхэд Нестренкийн сэтгэл нилээд тайвшрах боловч бас л зэвлэнгүй хэлсэн нь. Чи алдаагаа хүлээж байгаа чинь сайн хэрэг. Одоо хүртэл ичиж зовж явдаг юм байна. Гэвч тэр бүхнээс болж танаа энд эв хамт залуучууд өсөөгүй байна. Тэр багшид төлөө авахт нь туслаагүй байна. Нөхөрөө Сэмэн зөвхөн зовоод явах биш. Ажиллах хэрэгтэй дээ гэгтэн. Энэ бүгдийг зас салруулна гэдгээ чамд хэлээ. Эв хамт залуучуудын үүр байгуулахад Райны ганц 2 залуучууд төр боловч ирүүлж бидэнд туслана биз. Тэр Егорова гэдэг чинь үнэндээ чадахгүй хүн шүү дээ. Гадуур явхаа ичдэх хүн ялангуяа манай эндхийн залуучуудтай яаж ажиллах юм бэ гэсэндээ Нестренко нэлээд тааламжтай болж. Ингэж яривал өөр хэрэг. Энэ талаар хүн явуулж туслана гэж амлая. Харин чиний ажил дээр гарсан өөр юм бас хэлмээр л байна. Манигнэр танаа хоршооны дарга хүрээ орж бараа авъя. 2 тэрэг өгөөч гэж гуйсан уу гэхэд гуйсан өгсөн үү гэхэд болоогүй юм аа. Тэр үед газар хагалах тариа тарих ажилд авах цаад байсан болохоор хоршоо худалдаа гэж санахч завгүй байлаа гэсэн. 2 хөсөг гаргаж болохгүй байсан гэж үү? Худлаа тариалангийн ажилд онц хохирлгүйгээр гүйцэтгэж болох байсан юм. Тэгэхэд чи тэгсэнгүй. Тэхийг хүссэн ч үгүй. Үүнийг хамтралынхан юу гэж бодох бол гэж чи сансангүй. Тэгэд яасан бэ? Дуутын хүүхнүүд саван давс чүдэнц дэнгийн тос авахар явган хүрээ орцоодог байсан шүү дээ. Үүнээс болж тэд манай зөвлөлт засгийг юу гэж ярилцсан гэж санана. Манай инхрээ зөвлөлт засгийг хүнд хараалгахын төлөө бид баялтаагүй шүү гэж санаандгүй хашгираад дахин яархан хэлсэн нь. Сэмэн чи даанч ийм хэн юм санахгүй байна гэж юу? Эрхэм нөхөр минь бодолтой бай гэлээ. Давидов тамхины ишээг хуруугараа эмэрч газар ширтэг хэсэг дуугүй болов. Аливаа юмдаа сэтгэл хөдлөлхийг барьж чадах боловч түүнийг хатуу сэтгэлтэй хүн гэж үзэж хэрхэвч болохгүй бөгөөд Давидов өөрийн эрэхгүй Нестренког чанга тавирч сахалтай хацрын яархан үнсээд сэтгэл хөдлөсөндөө хоолоо чичрүүлэн эрхэм Нестренко чамд баярлалаа. Тун их баярлаж байна. Чи Коржинскоос хавгүй дээр тун сайн хүн байна. Чи над хичнээн гашуун үг хэлсэн боловч цөм зөв. Намайг тийм найдваргийн этгээд гэж битгий бодоорой. Би ч гэсэн та бидэд цөмөөрөө жинхэнэ ясаар ажиллая. Зарим зүйлийг дахин харж үзье. Их юм мэдэж авлаа нөхөр Нестренко. Над итгэрэй гэсэнд. Нестренко түүнээс баг бус сэтгэл хөдлсөн боловч ил гаргасангүй. Нүдөө нийлхэн ханиалгахыг нь харваас нүдний гал унтарчээ. Хэсэг дуугүй сууснаа даач хүүцсэн байдалтай болоод чамд чиний бусад нөхдөд өөр шигээ итгэж байна. Үүнийг чи сайтар санаж яваарай. Райны намын хороог намайг битгий хөөдөрөө. Бид цөм эв хамт намын гишүүн. Нэг сумангийн зэрэг шиг улс болохоор ямар ч юм болсон хамт яваагаа мартах ёсгүй шүү. Үүнийг чи өөрөө сайн мэднэ. Дахин ийм тусгүй яриа яриха болий. Би ийм ярианд дургийн атал заримдаа ярилгүй болохгүй. Чам шиг ийм сайн нөхөртэй ийм яриа гаргасан шөнө зүрх зохиод унтаж болдоггүй юм гэлээ. Давидов Нестренкийн халуун гарыг чангаатгаад өөдөөс нь харж ихэд гайхав. Саяхан хөгжилтөө ярьж барилдах ноцолд хоосч буцахгүй байсан цогтой залуу маань харваас ядарсан хөгшин шиг болчихжээ. Нүдний гал буураад 2 завсанд нь өвчлээс сууж хүрэн бор царай нь өнгө зүсэн алдаж хожгор шар юм болжээ. Нестренко хэдхэн мөчийн дотор ингэж өөр болсон байх бөгөөд таргууны дошин дээрээс арайхийн босож удаан суучглаа. Одоо явуулгүй горгүй гэхдээ Давидов сэтгэл зовж. Би чинь өвдөө. Царай чинь хачин болчихжээ гэсэнд. Чиний зөвөө. Би халуун хумхаа өвчтэй юм. Тэр маань хөдлөөдөө. Аль хэдийн дундад Азад явж байхдаа ийм өвчин туссан юм. Одоо хүртэл энэ муу ёрын өвчнөөс салж чадаагүй л яваа юм гэхэд дундад Азад юу хийж байв? Чи ямар хэрэгээрээ тийш явсан юм гэсэнд тийшээ жимсэнд явсан байх гэж бодоогүй биз? Муусан чандруунуудыг устгаж чадаад өөр туссан халуун хумхаа өвчнийг устгаж чадахгүй л байна. Энэ чи яах вэ? Хамгийн сүүлд нь хэлэхэд манай тойрогт мөн зэрэгэлдээ Сталинград мужид эсэргүй нар өндийж байгаа шүү. Тэр тэнэг чөтгөрүүд бас яах санаатай байгааг хэн мэдвүлээ дээ. Биднийг зохиох гэж боджээ.
Биднийг зохиох гэж оролдлоо гэж дуунд байдаг байхаа гэхэд бид ч зүгээр хараад суугаагүй дээ гэж байдаг юм гэж Давидов гүйцэж хэлв. Инхээр чих сайн тавьж бай гэд юм бодон хөмсгөө маажиж байснаа. За одоо яа гэхв? Сайхан эдээсээ салхаас та. Чи бид хоёр нэгэнт ийм найз нөхөд болсон болохоор чамд нэг юм бэлгэлчихье. Хэрэг болно. Нагил нов нэг санамж авчээ. Чи ч гэсэн өөрийгөө сайн сэргийлж яв. Түүнээс дор юм болж болно гэд өврөөсөө нэгэн гялалцсан гар буу гаргаж Давидовын алган дээр тавиад. Энэ жижигхэн ч гэсэн би хамгаалахад Силасрын багжнаас найдвартай шүү гэсэндэ Давидов гарын чанга атгаад нөхрийн төлөө, найзынхаа төлөө санаа зовж байгаад чинь баярлаа. Лаваар мөн их баярлалаа гэхтэн. Амнасаа хамгаалж яв. Харин битгий хайчаарай. Хуучин цэрэгт байсан улс нас ахихаараа салан шүү гэж тоглоом хийсэнд амьд байгаа цагтаа гээхгүй. Гэвэл толгойтой гол хамт гээндэ гэдэг. Өмднийхээ арын халаас нь хийснэ. Дахин гаргаж хараад эвгүй юм уу да. Чи өөрөө буугүй яах вүлээ? Буцааж ав. Над хэрэггүй гэсэндээ Нестренко гарын түлхээд. Битгий зов. Над бас нэг бий. Энэ илүү юм. Нөгөөх нь би шагнуулсан болохоор нүдний цэцгийн шиг эл хямгатаж явдаг юм. Чи намайг цэрэгт зүгээр дэмий албаа хааж 5 жил байлцсан гэж бодов. Гэт нүдээ ирмэж инех гэж чадсангүй хачин ярав. Нестренко дахин жихүүцэж дал мөрөө хавчаад дагжин чичрэхгүй хичнээн. Өчигдөр шайлын чиний өгсөн бэлгээр гайхуулж байна лээ. Өчигдөр би тэднийхээр айлчилж зөгийн балтай цай ууж энэ тэрийг ярь суутал авдарнаасаа чиний Силасрын багаж гаргаж ирээд. Би бүх насандаа 2 удаа бэлэг авсан юм. Нэг нь манай энэ чавганц бүр бага охин байхдаа залуу дархан надтай анх танилцаад бэлэг болгож нэг альчуур өгсөн юм. Давидов намайг гавшгай сайн дархан гэж энэ багаж өөрөөсөө бэлгэлсэн юм. Өдий нас наслахтаа ийм л 2 бэлэг авсан юм да. Өдий жил хөөтэй газар хар төмөртэй ноцолдохдоо ямар ч хүндгүй байсан да. Ийм учраас би энэ багажийг хэдий авдрандаа хийж байгаа боловч зүрхэндээ хадгалж явдаг юм гэж ярьж байна. Сайн өгөндөө. Ёстой сайхан хар ажил хийж амьдрсан хүнд хүн болгон тэр өвгөн дархан шиг хүнд их тус болж яваасан. Тэгэхээр чиний өгсөн бэлэг минийхээс хичнээн их үнэтэй байна да гэлээ. Тэр 2 түргэн алхасаар майханд очиход Нестренко бүр тагжин чичирч байв. Баруунаас дахин бороо цайрч борооны төрүүчийн үйл бөөн бөөнөр намхан гарч ирлээ. Нэлх ногооны үнэр нойтон хар хөрстэй холилдон ангилан. Наран хэсэгхэн гарснаа үүлний цаана далд ороод 2 хөндийн хоол уруудан салхи сэрж игнэж. Хээр талын анир чимээгийн дунд гагцхүү тарвах зурам зүс бороо орхохыг зөгнөн хошгоромой. Чи майханд жаахан хөвтөж байгаад яв. Замдаа бороонд арилдаж нороод бүр хөвчгэж магтгүй гэж Давидов шургуу зөвлөсөн боловч Нестренко эрс татгалзаж болохгүй. 3 цагт товчооны хуралтай миний морь сайн бороонд гүйцэтгэхгүй гэлээ. Цулгуураа тайлж олмаан татхад гарын өндөр настай өвгөн хүнийг шиг салгалж байжээ. Давидовыг тэрч мориндоо сэв хийтэл үсрэм мордоод. Замдаа дулаасан нэз гэд хатруулан одлоо. Коприановна авга морины туурай пижгэнхийг сонсоод майхнаас годхон гарч ирээд амаан барьж. Явчих нь энэ үү? Яга цай уусангүй явчих ваа гэхтэн. Би энэ муу гинэ гэд Давидов хойноос нь харсаар байв. Хөөхий зайлвал. Ийм сайн хүнийг цайгүй явуулчихлаа. Албаны хүмүүртэн өглөөгөр чамайг дүгзэрч байхад надад төмс арилгалцаж өгсөн шүү. Манай энтхийн хасгуудаас л дээр юм да. Манайхан барагтаа бол хүнд тус болохгүй л шүү. Манайхан бол амаараа гарталж ихэж орхиод худлаа ярьж суухаас галч тогоочд туслана гэж хоолт хэвтэнэ. Тэгээ саяын ирсэн хүн хичнээн сонин сайхан юм ярьсан гэж. Тийм сэтгэл уяртал сайхан ярих хүн ч ховрдоо гэж улаан жимэж. Нестренког магтахын хажуугаар энэ юу гэж бодож байгаа бол гэсэн шиг Давидовыг харж байв. Давидов саяын Нестренкотой ярьснаа сэтгэлдээ бясалган тогооч авгаан хэлхийг сонссонгүй. Гэтэл Коприановна авгаа салахгүй ярьж. Хүн явах гэж байхад хэлдэггүй.
Давидов чи ч гэсэн яасан мондв. Би мөнгөнсаар байгаад харалгүй явуулчихлаа. Тогооч авгаа зориуд манайханд ороод нухчихж гэж бодсон байх та. Гэхдээ Давидов бас л дуугарсангүй болохоор Коприановна морин дээр сууж явааг нь хараач. Морьтой төрж морин дээр өссөн шиг бүр имээлтэйгээ урагчсан юм шиг л харагдаж байна шүү. Хөөчнөө барилтаа хасгийн сайн яр байна гэж дахин оцсон морьтой хүнээс нүд солголгүй сэтгэл хөдлөн ярьж байв. Давидов санаа алдаж тэр чинь хасаг биш Украин хүн гэхэд Коприановна хуурай дар шиг дүрс хийж. Чи дэмий бүү дангас. Яста чинхэн хасаг цэргийн эр мөн гэж би чамтай яг хэлж байна шүү. Нүд чинь сохруу. Морин дээр явааг нь харсан ч, царай зүсийг харсан ч бас эмэгтэй хүнтэй ярьж барьж байгааг нь харсан ч хасагдаа сайн эрен шинжтэй хүн байна гэж нэмж хэлэхдээ Давидов зөрсөнгүй. За хасгал бол хасгал байгаа биз. Над ямар хамаатай юм гэд ер нь сайн хүн үү? Ямар санагдаж байна? Намайг унтаж байхад та хоёр хандлаа л ярьсан биз гэхэд Коприановна сайхан санааны үүднээс уртаар санаа алдахад нь том хөхөн түн хийж. Хөөчм муу цамцсан сугныхаа оёдлоор зад тавьжээ. Коприановна ийм хүн олоход жохог гэж үнэн голоосоо хэлээд. Гэнэт юугүй тавг халбаг хангинуулан ширээн дээр аль гартаан дайралцныг өрж гарлаа.